Сайн байцгаана үзэгчдээ, номын ертөнцийн нэвтрүүлгийн ээлж шин дугаар оюуханы ресторан Majestic номын дэлгүүрээс хүрэхэд бэлэн болсон байна. Энэ 7 өдрийн номын ертөнцийн нэвтрүүлгээр үзэгч уншигч та бүхнийг Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Таконери Шимүзугийн номын ертөнцөөр аялуулахаар шийдсэн байгаа. Тэгэхээр түүний номын ертөнцөөр бидэнтэй хамт аялаарай. Ингээ бүгдээрээ энэ 7 өдрийн нэвтрүүлгээ эхлүүлж байна. Нэвтрүүлэгтэй хамт оюуны дэмжигч Ахмад Ибрэнд байна. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмүрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Нэвтрүүлгийн ивент итгэгч, оюуны дэмжигч Ахмад Ибрэнд. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Дэлгүүрийн 6 давхраас энэ 7 өдөр хөдөлгөөнд ирсэн байгаа шинэ номуудыг товчхон танилцуулъя. Оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. 3 сая хувиар борлогдсон Алисагаас асуух хэмээх ном үзэгч уншигч та бүхний гар дээр хүрж байна. За энэ номыг орчуулагч нь залуучуудын одоо сайн мэддэг DJ өөж орчуулан үзэгч уншигч та бүхэндээ хүргэж байна. UBS телевизийн номын ертөнцийн нэвтрүүлгийн хамт олонд загтал очих өдрийн мэндийг дэвшүүлээ. Уран бүтээлийн болон ажилтч нь өндрөөс өндөр амжилт хүсэн мэндчлээ. Миний бие өөрийн орчуулгын бүтээл болох Алисагаас асуух хэмээх номоо өөрийн биеэр танилцуулж чадахгүй байгаадаа хүлцэлгчээ. Учир нь би өөрөө хард тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн улмаас эрх чөлөө аз жаргалаах асуулж хорих ялаар шийтгэгдсэн ял эдэлж байгаа юм а. Хүн төрөлхтний эрүүл мэндэд, амь насанд аюул занал учруулж байгаа хард тамхи, мансууруулах бодис түүний хор хөнөөлийг Монгол улсынхаа иргэд ирээдүй болсон хүүхэд залуучуудад ойлгуулах болон чимээгөө тахлаас хуучин өөрийгөө хэрхэн сэргийлэх зорилгоор энэхүү бүтээлийг төрүүлсэн болно. Энэхүү зохиолд хард тамхинд донтох, мансуурах нь орчны нөлөөллөөс болон өөрийн гин томоогүй саваагүй зангаасаа үүдэн хүн сурч боловсрох, ажиллаж амьдрах, хийж бүтээх эд сайхан залуу насныхаа сайн сайхан бүхнээ алдаж эцсийн эцэст өхөлд хүрэх аюултай хэрэглээ гэдгийг ойлгуулахыг хичээсэн юм. Энэ бүхэн ганц хувь хүнээс биш, ар гэр, эцэг, найз нөхөд, багш, сургууль хүмүүжүүлэгч нарын харилцаа, хүрээлэн буй орчин, буруутай үйл ажиллагаанаас ч хамаардаг гэдгийг ойлгосоо билээ. Энэхүү зохиол нь альч насныханд нээлттэй яригдах сэдэв биш, зөвхөн улс орны аюулгүй байдлын хүрээнд нууцлах сэдэв байсан бол өнөөгийн нийгэмд энэ төрлийн хэрэглээ ихсэж тэр тусмаа өсвөр насны охид хүүгүүд донтох зуршилд нэрвдэж байгаа нь нууц биш юм а. Иймээс өөрийн алдаа болон бодит амьдрал дээр тулгуурлан Алиса охины амьдралынх нь ахархан хугацааны гонигтой өдрүүдийг энэхүү номдоо туцаглаа. Хар тамхи болон мансуурлах бодис донтох явдлаас өөрийгөө сэргийлэх арга аргачлалд суралцах нэгэн алхам болно гэдэгт гүнээ итгэж байна. Номын ертөнцийн нэвтрүүлэг нь телевиз үзэгчдэд оюуны асар том хөрөнгө оруулалт болж байдагт би бэлгшээж явдаг юм. Миний энэхүү бүтээлийг ард түмэнд хүртэл болгох боломжийг нээн өгч байгаа танаа хамт олонд амжилт хүсье. Та бүхнийг хүндэтгсэн ойл овогт одонгийн гам болд 2013 оны 11 сарын 15 Майнд 20415 дахь ангиас. Шинэ номын болон манай өсөх төлөөрөм 6 давхраас үргэлжлэн хурж байна. Тэгэхээр үзэгч уншигч та бүхэнтэй мэрэгэн ухааны цагаан толгой номын редактортай уулзалж байна. Энэ өдрийн минь төргий. Сайн мөн үү? Та бүхний өдрийн минь төргий. Сүүлийн үед бол их орчуулгын ном их гардаг болсон байна. Тэгээ цагаан толгой гэхээр тодорхой байгальтаа монгол хэлний 35 үсгийн ер нь бол багцыг багтаасан. Тэгээд 35 үсгтээ бол яг тулгуур нэг үгийг сонгоод 35 агуулгыг багтаасан учраас жишээлбэл одоо аз жаргал гэдэг сэдв байна л да. Хүн болгон аз жаргалын талаар тухайн ойлголтыг сайн мэддэггүй. Тийм учраас мэддэггүй ойлголт байдаг бас мэддэг хэрнээ мэддэггүй зөндөө зүйлсээ төвшөрдөө энэ бүх зүйлсийг энэ номноос та тайлж болно. Тэгээд аз жаргал гэж яг юу юм бэ? Цаашаага бахархал гэж юу юм бэ те? Тэгээд монгол хүн монгол сэтгэлгээгээр бичсэн энэ хүн номыг та бүхэн маань уншиж сонирхоорой. Анзарч чадвал амьдрал сайхан хэмээх номын нэлт боллоо. Орчуулагч Баярмаагийн 7 дахь бүтээл болон гарч уншигчдад хүрж байгаа энэ ном нь Солонгос улсын иргэн Америкийн нэгдсэн улсын их сургуулийн багш философч шашин шудлаач Хэминий энэхүү бүтээл нь харилцаа, жаргал зовлон, ажил мэргэжил, төсвөр төвчээр, хайр, шашин шудлаг гэд амьдралын олон чухал асуудлыг хүнсэн бөгөөд бүлэг тус бүрэн ухаарл хайрлаж, гэгээрэлд хөтлөх ач холбогдолтой бүтээл юм а. Хамгийн гол нь энэ бүтээл нь хүн бүхэнд ялангуяа бие даасан амьдралын замд хөл тавьж байгаа залуучуудад ихээхэн сургамжтай бүтээл
бүтээлүүлсэн хэмээн Монгол Улсын говийн төгш философч, орчуулагч Пүнцгийн Батагбай үнэлсэн юм а. За ер нь 7 дахь ном гаргасан. За телевизэд бас олон жил ажиллаж исэн хүн гэхэд би төсөөлж байгаагүйгээр их сандарлаа. Ягаад тэгэхээр хайртай дотны хүмүүсээ ингэж нэг танхимд хуран цуглуулад номын нээлтийн гэдэг бол бас их сайхан зүйл байдаг юм байна. Өнөөдөр сэтгэл маш хөдөлж байна. За тэгээд энэ номыг яагаад орчуулах болсон бэ гэхээр Солонгост хэцүү байсан үеэд аван туулахын тулд би энэ номыг орчуулсан юм а. Ер нь товчхон хэлэхэд. За тэгээд бид нэр хитрхи завгүй амьдрал донд живээд зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг хамгаалахын төлөө зүтгэсээр байгаад хажуудаа байгаа эрхэм хайртай хүмүүсээ анзаардаггүй юм биш байгаа гэсэн санааг бас агуулсан байгаа. Ерөнхийдөө энэ номыг бол сэтгэл судлал, таны одоо хамгийн дотны зөвлөгч, сэтгэл судлаач гэж хэлж болно. Таны гунигсан үед таны гунигийг хуваалцаж, баяртай үед таны баярыг илүү дэврэж өгөх юм ном юм а. Өөрөө уншаад зогсохгүй хайртай хүмүүстэй бэлэг барих ёстой ном юм а гэж би бодож байгаа. Шинэ номын мэдээлэл маань үргэлжлэн хүрсээр байна. Тэгэхээр амар өргөө хэвлэлийн компаниас ээлжид нэг шинэ номоо дөнгөж одоо гаргаад Мажиста номын лүрд авчирж байна. Тэгэхээр шинэ номын мэдээлэлээ биднэрт өгөөч. За. Энэ ном нь 20 настай охтуудад зориулсан ном. Тэгэхээр 20 настай хүүхдүүд өнөөдөр яг сонголтоо их мөрөөдөлтэй болох тийм байж цаашаа явна шүү дээ. Тэгэхээр 20 настай энэ охтууд бол яг өөрийнхөө мөрөөдөл болон хийх ёстой өөрийнхөө сурах ёстой сурлага, мөрөөдөл, ажил, хөдөлмөр бүгдийг энэ үедээ 20 наснаас л эхэлдэг учраас 20 настай охтууд маань хамаг байдгаал зориулах хэрэгтэй. Ягаад гэвэл нөгөө тэр үед 20 настай охтууд амьдралөө хөл тавьж үзээд шантардаг, айдаг бас тэгээ ерөнхийдөө бол ингээд амьдрал руу нэг итгэхгүй болчих гээд идэг. Тийм учраас яг тэр төлөвшлийн 20 насны дээр нийгэм рүү гарч ирж байгаа охтуудад энэ номыг уншчих юм бол тодорхой хэмжээнд хөл тавих, эр зоригтой, мөрөөдөлтөй, хүсэл мөрөөдөлтөй тийм болох юм байна. Номын зохиогч нь Ижин Сон гэдэг Солонгос хүн байгаа. Энэ Ижин Сон бол өөрөө 20 наснда бол маш их зовлон хүдсэн. Тэр зовлон дундаас өөрөө 20 настай хүүхдүүд ямар байх ёстой гэдгийг өөрөө биеэрээ туулж үзсэн учраас энэ номыг бичсэн байгаа. Тэгээ энэ ном бол одоо Солонгост маш их бестселлер, борлуулалт сайтай 20 настай охтууд бол маш их уншиж байгаа. Шинэ гарч ирсэн шинэхэн ном байгаамаа. За мөн энэ 7 нот худалдаанд ирсэн байгаа хүүхд багчуудад зориулсан номыг танилцуулж байна. Америкийн утга зохиолын сонгодог бүтээлийн дээжс бүх юм Huckleberry Finn-ийн адал явдал Марк Твиний эм зохиолыг хүүхд багчуудад зориулсан. За мөн англи хэл суралцж байгаа залуус зориулсан байдлаар эрхлэн гаргаж уншигч та бүхний хүртээл болгож байна. За Huckleberry Finn-ийн адал явдал номыг болор төвийн орчуулан үзэж уншигч та бүхний гарт хүргэж байна. Тэгэхээр Марк Твин нэрээр зохиол бүтээлээ төрөвч Америкийн нэр зохиолч, сэтгүүлч за сэтгэгч Самуэль Линкольн Клемс нь Huckleberry Finn-ийн адал явдлын хэлхүү бүтээлээ 1884 онд Их Британи, Канада улсуудад 1885 онд Америкийн нэгдсэн улсад хэвлэж байсан байна. Түүнээс хойш дэлхийн олон орнд төдийгүй манай улсад ч гэсэн орчуулан үеийн хүүхэд залуусын унших дуртай, одоо сонирхох дуртай бүтээл болсон байдаг. Тэгэхээр Америкийн утга зохиолын сонгодог бүтээлийн 109-оор тооцогддог. Huckleberry Finn-ийн адал явдал нь Том Сойерийн адал явдал зохиолын үргэлжлэл болон бичигдсэн ба уг бүтээлээр сэдвлэгдсэн кино, жүжиг, комикууд өнөөхөр уншигчдын бас сонирхлыг татсаар байдаг. Таны гарт хүрж байгаа энэ номын тухай товчхон өгүүлэхэд за их зохиолыг хураангуулж 2000 орчим англи үгсийн сантай болгохдоо за их зохиолын утга үйл явдлыг хөндлөлгүйгээр одоо эмгтгсэн байгаа. За энэ нь цаг зав багтай өнөө цагийн уншигчдад сонгодог бүтээлтэй танилцах боломжийг олгохын зэрэгцээ англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх юм аш холбогдолтой гэдгийг бас энд давхар өгүүлж байна. Тухайн өгүүлбэрийг хэрхэн бичсэн байна гэх зэрэгтэй одоо англи хэлний мэдлэгийг нэмэгдүүлэхийг хүсэж байгаа хүүхд багчуудаас харьцуул уншихын боломжийг олгож байгаа. Тухайн өгүүлбэр маань эндээс эхэлсэн бол эсрэг талд нь яг ийм догол мөрөөрөө ч гэсэн ойлгомжтой байхаар нэмэгдсэн байгаамаа. Тэгэхээр хүүхд багчуудыгаа бас энэ номтой танилцах хүрж байна. Мөн энэ номыг уншаад англи хэлний мэдлэгээ хэлээрэй. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуны дэмжигч Ахмад Т брэнд. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Аривын судрах хэвлэлийн компани. Бид үн цэнийг урлан бүтээн. Миний сайхан аав ургийн бичихт ном захиалга авч байна. Ном ертөнц нэвтрүүлгийн элит номын сан болон эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарын зочин Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүр ирэхэд элчин сайт Таконори Шимизу байна. Тэгэхээр нэвтрүүлгийн 334 дахь дугаарын зочин болж урилгыг хүлээн авсанд танд баярлалаа. Намайг өрсөнд бас баярлалаа. Монголч эрдэмтэн
Монгол судлалын тухай, ер нь бол Монголын тухай гарсан маш олон номтой. 이런 어떤 미니 호비 바로 또 몽골인 어떤 쇼당인 독도의 마르크 되게 몽골 조스 속으로 미니 호비 바이가 둔때 허벅도 또 했던 마테리얼 바이가 몽골 순간 헤빌스뇽 하다도 헤빌스뇽 와서 또 델히 옥션도 와서 아시그렇지 말씀 또 이트게로 또 와서 카탈로그죠 또 네 이트게로 많이 봤어 네 봤어 몽골 봤어 헤빌슨 헤빌렉트슨 네 이런 것도 여측선 몽골 헬니 메르치땡 게데 오테가라스 비 여름 몽골인 얀즈브링 더 서린 선호득 돈이 덧들 미니 호비 때 헐북도 봤어 했던 놈 바이가 에 에티게르 요 바스티만 되게 봤어 오로 봤어 호르명가 도르바온도 엔게도 또 몽골인 또 마르크니 또 해놈 헤빌르스 다 이렇게 해줬어. 되게 미니 맛이 또 바르치 바이강 에네 놈이 너무 또 비슷한 요미가 이탈리 훈 타탓 이 뭐뭐 마사한 놈 헤빌스 에네 뭐 데르힌 또 쇼당인 또 우즈스리겐데 또 토마타메다 랍사 Одоо энэ ном만 ингэж 이 뭐또 비 engage 또 차시고 또 히스베가 미니 노모스 타탓 또 미니 내리고 또 오로슨 가서 이모 이크바가 4 онд гараад энэ ном маань 어떤 거지 11 онд 11 он гэхэд 7 жилийн дараа хийлгэж байсан тийм. 몽골로신 쇼단 투게 되는 것도 한하 미양가 나이만조 다라도 온도 오로스 쇼단인데 몽골도 비보스 되게도 호르미양가 아르바오노스 이클레도 쇼단 아시지 이클레 다라 호르미양가 요순조 호린 돌바 온도 한하 몽골인 오린 쇼단 때 보스 테르 부흐투히게는 나린 것도 소투스다 몽골린 도토 헤빌릭스 마테리얼 바스 가타 야포네 बस मेरे को जितने हम बस सत्रगा ही सुन बार बुह मंगोलियन शोधान ते होड़ को तो मटेरियल भी चोगलो सुन बागा tendes बस इस तरह तो engage illustration produced from Mr. Shimizu engage mini तो मेरे और इन्हें हम ओरोस बागा इन्हें तो हिता ने मार्कन इन्हें पर होरामुजी जिसे मिनी नमन देने होरामुजी इन्हें मार्कनी जिसे का बागा इन्हें इन्हें हम बस तरह तेंदे ओरोस बागा 엔드로스 시미즈게다 호르명가 도르바면 에네버 마르크 몽고토 또 시네시레코 또 헤블루슨 베게티 메데그 비비치바슨 투닉 바센데 탓슨 바나 타타죠 또 에네 넘버로 투흔드 우테 팀 쳐하는 거 뭐지라스 에네 도토르 미니 네르 바가 마시 바르치 바나 гэхлээр чин таада яг суралцж байсан уу юу? Үгүй 20 дөрвөн өнгөж би энд зөвхөн ачиж байсан. Би анха 1900 дараа 4 онд Монгол хурд тавьсан. Таныг одоо төрөөг байхад Японд хо리 олонсын хориг одоо сураад гадаад хэргийн яманд орсноос хойш Монголын мэрэгчдэн болоод би анха лизинг их сургууль ангирин тэнд нэг жил хэлж сурч байсан. Тэгээд таны их сургуульд 1900 дараа 7 онд ороод 8 сарын хэлний дадлага хийсэн да. Тэгтээ тухайн үе би үнэндээ монголчууд 때 주로 때 ууцаач ингэж одоо согаали хацаа чатаагүй тэг хүнд бай үе байсан. Тэгээд тэр үесээ одоо тэгээр юмд би сонирхож их соглаад хийж байсан. Би бас 해준 몽골 조선도 선후득 고치라 해댔던 몽골인 애는 야마고에 비슨 사인놈다. 또 데리히 더 몽골 딘 조스 토그로드 금볼 잡으려네 넘어시나. 데 사인은 또 소트라치. 데네로 몽골 조선이 또 하에 이 하딩 위인 또 몽골 조선이 또 하에 하다딘 토그로락치 와서 비슨 호진 몽골 세계로 또 비슨 넘바이. 호주 뭔가 비추어 다니시잖아. 아비 호시자 такое. 그때 뭐가 저렇게 한수 세계로 비슷한 곳에서 하다뜨고 오시지 오이로 찾는다. 얘는 그 미니 호비 때 호르부터 놈.
이왕 올싱 어또 몽골 조순이 서툴가게지. 몽골 조순. 그 조스 되게 이왕 올싱이 야마로 또 몽기가 헤리티지 발생 자순 몽고 야마로 연 발생 되게 여름 흐레 조스 야마로 발생 여름 되게 야마로 또 몽군이 못 들고 때 발생 한신 해도 발생 또 마시 선인 또 연바이가 은이가 비 하람사 때 몽골어 롤초를 쳤다 고 가나 야가 때가 내르 도미요 도하인이 데르 내르 도미로 데르 롤초로 했지 야랑 거 몽골어로 비 은이가 몽골어 롤초 쳤다고 후 왔다 고 하겠지 못하지 되게로 또 호비 때 호비부터 놈비 이거 원샷도 dorta 스트레스 가르겠나 яг одоо та ямар ном уншиж байгаа? Одоо яг уншиж байгаа ном гэдэг одоо 9 сард Дорнот аймагт уншсан. Би анх удаа халах сумд орсон байна. Тийм учраас одоо номонхан бид нар номонханы хэрэг гэж ярьдаг. Монголчууд хархийн горийн дай гэж. Тийм учраас монголчууд хархийн горийн дай гэж хэлж байгаа тэр холбогд номыг сая японоос одоо худадаж аваад уншиж эхлэсэн байгаа. Маш их байна шүү. Одоо энэ нэг хэсэг одоо сая би арбад ном одоо японоос одоо авсан. бүгдээрээ энэ бол одоо халхийн горийн дайны тухай. Янз бүрийн материал бас хоёроос хөгдөж тавигдаж байгаагүй. Одоо дөнгөж одоо ил болж байгаа. Оо, тийм юм их байна. Би анх удаа ийм одоо яранга сүрийд орост бас одоо халхийн горийн дайны тухай одоо нарийн судалгаа одоо явагдаж одоо янз бүрийн материал одоо ил болсон. Түүнийг бас ашиглаж Японы судалгаач одоо их нарийн номоор бичиж эхлэсэн. Тэрнэр одоо идео одоо энэ дан ямар байсан юм бэ гэдгийг одоо мэдчих чадах хаа гэж бодож байна. Надад янз бүрийн ном байгаа. Энд бүр нэг түүний миний номын нэг хэсэг ном бол хүнд учраас Японоос авч ирэх боломжгүй. Японд л их ном байна. Маш их байгаа. Тэгтээ ерөн миний сонирхож байгаа сэдв бол 몽골인 소유를 투. 되게 미니 아범 버스 다니 다라 바락 돌반지르 시비르다. 야 오족도 집에서 오치라서 다니 다라 안에 오족동 후무신 도하에 미직순 넘어 버스 이거 허다다 잡았 또 비용시 집안. 남에서 버스 초콜 버스. 네, 몽골도 버스 아르반 돌반 명강 야폰초도 다니 다라 호지랜드 ажиллаж байсан. Одоо гадаад хэргийн яам сүхбат дүргийн баашин гэмтчрийн баашингуудыг одоо японочууд барьж байсан. Тийм учраас түнтэй холбогдох сэдвийн номнууд байна. Таны одоо номын сангийн хамгийн сонин ховор одоо маш эртний ном гэвэл ямар ном бэ? Энд бүр тийм хуучин ном бүр байхгүй хаа. Тэгтээ 우리 도토를 바스 만에 야포니 тухай бас бичсэн учраас би сонирхоод авсан. Бас хубираханы тухай бас бичсэн. Юу бичсэн бэ та? Сонирхол Японы тухай жишээндээ юу гэж бичсэн? Оо, Япон бол Япон даяар одоо алттай тийм баян улс гэж энд бичсэн байгаа. Марко Поло. Бас Марко Поло. Тэ, тэгтээ энэ бол тийм хуучин чи биш баа. Энэ бол тэ 1950 онд хэвлэгдсэн. 30 он гэдэг. 어도고스 여름 질이 없나? 몽골인 어떤 호칭 호리 독동 도할? 어르하고 다 아르반 나이만 누가 전에 몽골 야마르 때에 호리 때 말씀 못했고 하. 또 야폰보다 연계셔 또 몽골인 호리인 도할 사인 소들가 희게 또 애니 오르처럼 배가 내루인 몽골이 호리 그 유닉 바서 온샷 바사 해대던 손인 용 미친 배가 가다딘 이르게딘 토하이 engage 비슨 배나 가다딘 이르게딘 도토르 에무치 되게 에무치 나르 팀 hum볼 몽골 또 에르처럼 때 어도 야버치 borno 되게 됐나르 노탁타 보스하다 호드모르 히슨 어린 것도 호들모들 ordogi hit
гаргаж болно. Хэл гаргаж болно. Тий. Одоо ийм шиг хүн бол Тий. Монголоор чөлөөтэй явж имчилгээ амжилттай хийгээд тэгээ олсон мөнгөө чөлөөтэй гаргаж болно. Энэ 1446 онд 우리 몽골이 홀. 이들 어도 их нарийн одоо хөрийн тараар одоо Японы эрдэмтэн одоо хуулийн түүхийг судлаад одоо сонирхолтой материалууд тэгээд тэр ямар хууль байсан гэдэг одоо Монголын хуучин үсгээр ингэж одоо зураг тавьсан байгаа. Тийм учраас нэг хэсэг юм эдгээр одоо яаж гэсэн судалгаа их гүнзгий ирсэн. Арбан 3 дугаар зоонээс Арбан 4 дугаар зооны үеийн Монголын түүхийн тараар одоо нарийн одоо бичсэн судалгааны номда би бас үнийг монголоор олжуулбар Монголд ашигтай гэж бодож байсан ч үнийг уншсан монгол хүн одоо энэ орчуулах боломжгүй. Яагаад гэвэл Монголын түүхэнд одоо бараг одоо гараагүй олон хүний бас нэр энд гардаг. Түүнийг яаж олжуулах вэ? Тэгээ газарын нэр түүнийг олжуулж чадахгүй. Номыг бичсэн одоо Kyushuгийн их сургуулийн профессор бол энэ номыг бичхада бараг одоо хорёод орны материалыг хэрэгсэн байгаа. Иран, Франц, Герман, англи хэл, хятад хэл гэдэг одоо тэгээд монгол бас байна. Тэгээд одоо японоор орчуулсан ч үнийг одоо Монголд одоо дахин орчуулад одоо суулгах одоохондоо 해치. 얘네 볼라 유황 오스 후라하니 때 바이고스 유황 오스ing 일견이 호리 보로염 히하도도 슝시득 네 도하 니 나링 또 서트가 히스 다하도 몽골초도 소르마로 하나 야가 데드게로 또 서트가네 놈 아식되게 야랑고 야포네 데드게로 또 노몬도 야마르 마테리얼이 헤르게슨 베게 бүгдээрээ заавар япон бол бичих ёстой. Тийм их сурвалжуудыг ашигласан гэдэг. Тийм учраас жишээ хэрэг эргэний хөөрийн тухай, Юан улсын эргэний хөөрийн тухай энэ судалгаа хийсэн энэ хүн энд бичсэн номаа бичээд ашигласан бүх материалыг энд хавсалт тавьсан байгаа. Энэ нь цааш монголчууд одоо өөрийн түүхийг сэргээхэд бас ашигтай болно. Японы нэрд эрдэмтэн Окада багш бичсэн ном да. Танд бас нэлээ энэ ном дээр нэлээ сайн ажиллаж уншсан бол та ингээд тэмдэглэсэн байна. Ягаад гэвэл энэ номыг одоо монголоор олжуулаад хэвлэрсэн байхгүй юу? Харма фужи аварга тэ монго гаргасан. Тэгээд Японы эрдэмтэн энэ номыг харма фужи үзээд энэ маш чухал ном байна гэж одоо монго гарган тэ монголоор олжуулсан юм да. 사실 бол Японд хэвлэгдсэн Монголтэй холбогдох номыг монголоор олж одоо хэвлэж чадвар сайн байна. Энэ бас нэг соёл боловсролын салбарт одоо хийж байгаа хөрөнгө оруулалт гэж хэлж ойлгож болох юм те одоо. Ерөнхийдөө хийж байгаа ном соёлын ямар ажлуудыг та биднэрт бас ярьж өгвөл. Монголд бид нар ерөн оноос хойш маш их одоо хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээд бүзэс ер нь хөрөнгө оруулалт хийх ус салбар баг байхгүй лээ. Би үзэсгэлэн дээрээс. Тэгвэл бид нар хамгийн анхаарч байгаа хүний боросрын салбар болон сорийн салбар. Үүний тухай ерөн хүмүүс их мэдэхгүй байгаа. Мэдээл багтаа. Тэгвэл жишээ хэрэг Монгол улсын их сургуулийн номын сан дөө дөрөс бичлэгийн тоногтой хуурамжийг нийлүүлсэн тосол гэж одоо ерөн онд анх хийж байсан. Монгол бичгийг сэргээн хэрэгэрэх үндэсний хоргонд Монгол бичгийн энэ тоногтой хуурамжийг бас нийлүүлсэн байна. Хуучин Монгол бичиг. Тэгээ Монгол улсын үндэсний төв архивд баримт бичгийг хатгах тэр хэрэгсэрийг олгосон. Гэх мэтчлэн ерөн сорийн салбарт их юм хийж байна бас номыг хатгах салбарч гэсэн их анхаар тавьж байсан. Энэ Японд хэвлэгдсэн сүүлийн үеийн ном да. Тэгтээ ягаад энэ би дуртай гэвэл энэ миний нэрийг одоо тассан байгаа. Би ерөн нэгэн онд анха Монголд Улаанбаатарын сорийн өдрүүд гэдэг одоо арга хэмжээг зохион байгуулсан. Хойд нутгийн хавар гэдэг дооны ураатан зохион байгуулсан.
Энэ үндэ монголчууд мэдэхгүй дууны ураадаа зөвхөн багт хэцүү байсан. Тийм учраас бид нар одоо баг гурван зуун ширхэг одоо бичлэг хийгээд одоо сургууль тэгээд тараагаад радио телевизийн бас нэвтрүүлэг хийгээд тэгээд анха хөлбөмбөгийн хаврын дууны ураадаа зөвхөн багурахад 287 оролцсон. Нэг дуу одоо 287 удаа сонсоход үнэндээ хэцүү. Тэгтээ тэрнээс хойш одоо хөлбөмбөгийн хавар гэдэг дуу хөгжим бол Монголд одоо мэдэх болдоо. Дахиж дуулагдаж ирсэн байлгүй. Таныг аялалч гэж болох уу? Хөмөр мэдэх баха. Ширакаба аозора минаниказет. гэдэг одоо 여러분 또 야폰도게 했던 몽고도도 바르케네도 хамгийн сайн мэддэг. Тэнд байгаа таны номыг сонсох болох уу? Одоо ихэнх намайг энд ирснээс хойш монголчууд надад бэлгэлсэн номууд тавьсан байгаа. Би ерөн түүхтэй холбогдох одоо уншихад амархан идео зурагтай тэр ном би авахд маш дуртай. Тэгээд хурдан одоо монголын одоо түүхийг мэдэж чадсан шүү дээ. Янз бүрийн үед Монголд янз бүрийн судалгаа явагдаж байна. Чингис хааны тухай эдгээр ном бол үнэндээ ашигтай. Энэ зурагтай. Унших хэрэггүй шүү дээ. Мэдээр одоо Монголын түүхийг одоо мэдэж чадна. Цаг хэмнээд дээрээс нь маш хурдан мэдээлэл олж боломжтой. Ер нь сүүлийн үеийн уншигчдын бас чих хандлага нэг иймэрхүү болчихжээ. Зургийн мэдээлэл голсон ном уншихыг илүүхтэлгүй сонгодог болсон. Ном бол. За ном бол миний насанд туршин багш байна. За баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуны дэмжигч Ахмад Т брэнд. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Монголд минь гайхалтай юм боломгүй. Түүний нэг нь Мажастик дэлгүүр мөнөөс мөн далайн төрлөг мэт их ном давлгаалж байна шүү. Даруй төргөн нэрж дээдийн бэлэг номоо авцгаа. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Бид үн цэнийг урлан бүтээн. Арвин судрах хэвлэлийн компани. Миний сайхан аав ургийн бичихт ном захиалга авч байна. Мажастик номын дэлгүүрийн энэ 7 өнөخت борлуулалтаараа тэргүүлж байгаа 10 номын мэдээлэл хүргэе. Чагсаалт 10 дугаар байр, Жеффри Фолт оюун гэрэл нарын хамтын бүтээл, Ногоон нүдэн лам. Чагсаалтын 9 дугаар байр, Алтан Эл Карнег. 8 дугаар байр, Чонон сүлд. Сонгомол хувилбар. 7 дугаар байр, Яруу наригч үлзээ төгс, үзхийн хязгаар. Чагсаалтын 6 дугаар байр, Дээврийн өрөөнд дэх миний мөрөөдөл ном энэ 7 өнөخت шинээр орсон байна. Чагсаалтын 5 дугаар байр, Яруу наригч үлзээ төгс, хотын үлгэрүүд. 4 дугаар байр, Монголын их хаттын нүс тавч. Чагсаалтын 3 дугаар байр, Сархогтооны роман орчээ. Харин 2 дугаар байранд Сэтгэл татам эмэгтэй 7 нууц. Борлуулалтаараа тэргүүлж байгаа номын 1 дугаар байранд хүн өөрийгөө нэг хөв өөрчилөхөд амьдрал боломжоор дүүрэн ном орчээ. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Мажастик номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуны дэмжигч Ахмад Т брэнд. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Арвин судрах хэвлэлийн компани. Бид үн цэнийг урлан бүтээн. Миний сайхан аав ургийн бичихт ном захиалга авч байна. Нэвтрүүлэг маань оюун ухааны ресторан Мажастик номын дэлгүүрээс хурж өндөрлөж байна. Тунгуудахгүй шинэ жилийн баярлах гэж байна. Хайртай дотны хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг барихыг хүсчээл та бүхэн Мажастик номын дэлгүүрийг зорж ирээрэй. Ном бол оюуны цагаан шүдрийн гэсүүгээр нэвтрүүлгээ жаргаж байна. Нэвтрүүлэгтэй хамт оюуныг дэмжигч Ахмад Т брэнд байлаа. Нэвтрүүлэг маань эх 7 өдрийн хаягийн цаг мөчид номын ертөнцид болсон олон сайхан гэгээлэг мэдээлэлтэй эргээд уулзах болно. Баяртай үзэгчтэй.